бүтээл төрх агшин нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Монголын орчин үеийн дүрс хөрлөгийн төлөөлөгч, зураач Хишиг Сүрэн оролцлоо. Миний нэг үзэгчэн бүр дан хөнгөөр гарч исэн. Одоо энэ удаа болохоор яг ерөнхийдөө ийм завсрын өмнөд ерөнхийдөө ашиглаж моргээд авч үзэх юм бол дүрс нь бол өөрөө төгс дүрстэй юм шиг надад бол тийг санагддаг. Унууны уруулалт гэдэг ч юм уу те. Одоо сормоос гэж харах юм бол зөндөл гоё юмнууд байгаа. Тэгээд яг тэн дээрээс яг миний бүтээлд ашигладаг юм болохоор яг тэн дээрээс нэг тодорхой хэмжээний тодорхой зүйлийн жоохон тод ингэж жоохон нарийн ажиллаад тэгээ бусдын жоохон замхруулах юм уу ингээд нэг арга техникүүд байдаг шүү дээ тийм арга техникүүд ашиглаад хийчихэж. Тэгээ яг давхар дүрслүүд орж ирэхдээ одоо утга санаа агуулж орж ирдэг жишээд. Тэрээр Монгол ах уй тал нутаг морь эрхчлөө оршихуйн мөн чанарыг өвөрмөц өнгө дүрслэлийн хэлээр илэрхийлсэн бүтээлүүдээрээ гадаад дотоодын олон үзэгсэлэнд амжилттай оролцож дүрслэх урлаг сонирхогчдын бүтээлийг нь шимтэн хүлээдэг уран бүтээлчдийн нэг билээ. Гоё урлантай байна тийм. Одоо урландаа ороод нэг 4 жил болж байна. Манай гэр бүлийн өмнө бас бүтээлүүд тэгээ битэрийн хамтарсан л одоо цуг нэг урланд байгаа. Тэгэл одоо энэ жижиг ажлууд болохоор бас нэг Шанхай үзэсгэлэнд оролцож байсан ажлуудын зарим нь байна. Ерөнхийдөө сүүлийн үед хийж байгаа шинэ уран бүтээлүүд голцоо байгаа да ер нь. За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргье. Би уран бүтээлч Батэлгэрийн Хишиг Сүрэн байна. Би ч одоо сэтгэл хөдлөл ихтэй хүн тэгээд агшаал уйлах бол ер нь бол энүүхэндтэй ер нь бол наадмаар ер нь яг болж өгөл нэг адрах харчих санаатай байдгийг. Ер нь бол хэдий хотын хөвч гэсэн бас нэг тодорхой цаг хугацааг бас нэг хөдөө өнгөрүүлсэн болохоор наадам бол надад маш үнцэнтэй баяр санагддаг шүү дээ. Одоо уран бүтээлч биш байсан бол гэсэн бодол ер нь төрж байгаагүй. Тэгээд ер нь төсөөлөхөд байгаа хүнд санагдаж байна. Уран бүтээлийн санаа байнгын дотор бодогдож санагдж явдаг. Тэгэл яг зарим тохиолдолд өглөө өөрөөр хурж ирэл уран бүтээлээ бушуухан тэр санаа тэмдэглэж авах юм уу, бушуухан хийж авахгүй бол болохгүй ч юм уу, тийм тохиолдлууд бол ер нь бол зөндөө байдаг. Тухайн нэг мэдрэмж агшин бол маш чухал санагддаг. Энэ 7 онд аав ээжийнээр манай аавын эгчнэр завхны дөрвөлжинд байдаг гэсэн нэгээд төдөө мал дээр нэг 3 сар очиж завхан гол дээр усанд орж хурдан морины нуруунд дээр гарч үзэн нэг англиын нуруунд дээр ч гарч үзэн гээл тэгж явсараа л ерөнхийдөө адуу гэдэг юм ерөнхийдөө их дурлсан гэх юм уу хайртай болсон гэх юм уу тийм.
маань бол намайг ер нь их энэ тэр зурдаг байсныг одоо дэмждэг. Тэгээ би ч одоо 4-өөсөө зурж гэлсэн. Тэгээ манай аав ээж ер нь тэгээ хадгалсан байдаг. Тухайн үед бол нэг юм 12 хувцастай дэвтэр байгаа штэ. Тэн дээр ингээд зурцсан. Тийм зур надад үзүүлчихсэн байхгүй. Хадгалсан. Тэгэл ингээд харсан чинь хүүхд ингээд төрслөгтэй шууд ингээд зурдаг одоо хөлийн жишээлбэл мод шиг одоо ингээд. Тэгээ миний тэр зурсан морь болохоор хон монготой байсан байхгүй. Тэгээ би тэгэл тэр л надаа ингээд санаанд одоо бол байж идэг 6 төгсөөл тэр евро 86-аар шалгалт өгөл ороод тэгэл тэндээс ер нь бүх юм л эхлэлтэй л дээ. А 6 төгсөөд 7 дордог жилээ 86 шалгалт өгөл тэгэл тэнд бас суурь бас дэжгүй тавиулсан гэж боддоо шүү дээ. Манай анги чинь мөн хоёр гээд тухайд нэг залуу хөгш байсан. Тэгээд бид нарт айгүй сайн юм зааж өгсөн. Тэгээд ангиараа төрслөгт шалгалт өгөхөд манай анги чинь ангиараа шалгалт өгөл ангиараа тэнцэл орж ирсэн. Одоо манай 10 жилийн ангиас одоо уран бүтээл хийж байгаа гэх юм бол одоо Монгол зургаар Баатар Зориг байна. Жаахан хүү байна. Одоо энэ хөхнөр орчин үеийн төвийн захирал хийж байгаа Бат сайхан байна. Тэгэл байна. Бас тэгэл одоо соёлын хөвд ажиллаж байгаа одоо хин Нэмдөрж Бат Эрдэнэ гээл. Тэгэл 10 жилийнхээс байна. Тэгэл одоо оюутан тэгэл уран зургийн анги шалгалт өгж ороод тэгэл Инхбат гээд багш маань бас дундуур нь Голланд руу бас мэрэгжилт дэвшлэгээ сурах гээд яваад тэр хавар бол бид чинь 5 дахь курстэй Амгалан багш, Батмөнх багш, Лавга багш, Лавсрын багш гэрэл багш дааж авч одоо дипломын ажлыг тусдаа ингээд нэг хийж исэн. Гэрэл багшийн дөнгөж Голландаас ирээд бидэрт яг тэр жил бидэрт багшилт таарал тэгэл бас гэрэл багшаас бас зөндөө ярийн ширийн одоо гэдэг нь Европын арга барил гэдэг юм. Оюутан багт бол нэлээд үнэтэй зөвлөгөөнүүд өгдөг байсан. Тэгэл олон уран бүтээлчнэр гарсан анги байдаг. Өөрийн бие даасан үзэсгэлэнгээ хөхнөр контемпорари орчин үеийн урлагийн төвийн Сав арт гэлрээд гаргалаа. Би бол охиных нь нэрээр нэрлээд энэ үзэсгэлэнгээ охиндоо зориулж. Тэг яг охиндоо зориулаад 2 бүтээл энэ үзэсгэлэнгээр тавьсан байгаа. Тэгээд дээр нь цагаан уул Отгон Дэнгэр хайрхан тэгэл охиныгоо тэгээд өөрийнхөө одоо зурдаг одоо ерөнхий дүрсэн морины дүрслэл тэгээд жилийн бэлэгдээд энэ яг дэлхийн хүн болоорой гэдэг юм глобус эдрэг тиймэрхүү санаатай. За бид нар 2000 он Инхбат багшийн удирдлагын дор 1-р курст ороод 2005 онд одоо уран зургийн анги төгсөж тэгээ одоо хүртэл одоо хамтдаа мөр зэрэгцсэн бүтээлээ хийсээр яваа залуучууд байна. Ишгэ маань анх л ерөөсөө л морин дуртай байсан. Аль одоо сургууль сурж байхдаа л зохиомжууд одоо зохиомжийн хичээл гэж байдаг байхгүй. Тэгээд тэрэнд дүрслэгдэж байгаа дүрслэлүүд нь ихэвчлэн морьдууд. Яагаад тэгэхээр өөрийнх нь бас нөгөө хөдөө өнгөрүүлсэн бага нас ч юм уу эсвэл одоо эцэг өвгдийнх нь тэр томог яриа ч юм уу ямар нэгэн байдлаар морилуу бол оруулсан гэж би бас дүгнэдэг. Их мэдрэмжтэй хүн одоо манай аав чинь бас их шүлэг хүчдэг. Манай аав нар бол ийм дуу хуур одоо шүлэг найраг бичдэг тийм улсууд байсан. Одоо манай аавын нах цах гэдэг даг жамин гэдэг урлагийн гавь сэтгэлтэн байна. Тэгээд нэг Алтай ангаа улс тужтай хамт явуулсан тэгэл төрсөн ах нь одоо ах түнрээс навхгуулаад шүлэг найраг бичдэг. Аав маань ч гэсэн бас бидэрт бас нэг 10 гаруй дуу үлдээгээд явсан байна. Тэгээ энэ жишээгээр би одоо хүүхдүүдтэй бас тодорхой хэмжээний үлдээгээд явах юмсан гэсэн тийм яг хүн угаасаа мөнх биш. Тэгэхээр яг тэр цаг хугацааг одоо тодорхой үн цэнтэй байлгах л тийм хөсөлтэй байд. Тэгээд яг аав бол намайг анх
хүүхдээ ордонд зургийн дугууланд бүртгүүлэх гэж очиход юуг болцсон. Бүртгэлэн дууссан дараа нь урлан бүтээх рүү аваад очсон бас уран зургийн ангид бүртгэл дууссан. Тэгээ би баримлын ангид орж ирсэн тухайд. Тэгээ 1 жил сураад тэгэл тэрнээс хойш битэр чинь намайг дагуулаад явна. Тэгэл нефт базаас очиж хөлийн баримл аваад тэгэл нөгөө баримлаа авчираад баримлаараа тоглодог. Ангийнхан цуглал манай баримлаар тоглодог. Тийм л хүүхэд нас өнгөрсөн. Тэгээ ер нь бол тэгээд намайг яг мэдэрсэн юм шиг байна. Тэгээд сүүлд нь 86 руу нөгөө зургийн сонгон байхад тэн шалгалт өгөөл тэгэл тэнцэж ороод тэндээс бид одоо өнөөдрийн амьдралынхаа найзуудыг одоо цаашдаа хамт явах одоо энэ уран бүтээлч андуудтай болсон. Тэгээ одоо өдийг хүртэл одоо бид нар ч одоо 30 жил нөхөрлөж байна одоо. Тэгэхээр одоо маш үнцэнтэй тэр цаг хугацааг л одоо маань бий болгож өгсөн. Хүсэж байгаа зэрж байгаа тэр зүйлийг маань л одоо мэдрээл зүгээр ингээл нэг бас нэг их олон юм нэрдгүү тэгэл 10 жилд байхад бол яг ингээл цог одоо би ч бас нэг бас ингээд загас цэжээх одоо хоббитой тийм байсан. Тэгэхэд чи ингээд загасны хоолнд хамт явдаг ч юм уу тэгэл ер нь ингээд нэг цуг байсан мөчүүд ер нь л ингээд толгойд ингээд эргээ ботхоор дурсамж болоод үлддэг. Тэгэхээр 10 жил байх үед жоохон ингээд инхүү тэхүүгээл одоо хүүхд учраас ингээд жоохон дөвлөдөгч байсан юм уу? Тиймэрхүү байсан юм баг. Тэгээ одоо тэгэл оюутан болоод бид нар чинь нэг ангидаа онн ангийнхаа ажлыг хийдэг байсан. Тэр үед бол тэгэл тэр цагаас эхлээд нэг одоо инхүү тэхүү ч гэдэг юм уу тийм зөвлөгөө маягийн юм ч юм уу тийм бол ер нь их хэлгээсэн. Одоо ер нь яг мэдэрч л байсан шиг байгаа юм. Намайг одоо ер нь уран бүтээлч болох одоо тэр сонирхлыг маань ч гэх юм уу тэр цаашаа энэ уран бүтээлчээр амьдрах тэр юуг бол ер нь бол маш их дэмжижсэн л хүн. Охиндоо зориулж 2 бүтээлийн нэг маань тэгээд энэ дээр нэг багвахаас эцэг үлээгээд тэнгүүт одоо юу лаа үлээдэг шиг одоо хүсэл нь одоо ингээд дэлгэрээд цаашаа тэр энд өрн цаашаа ингээд тараад ингээл тэр өрн өшөө цаашаа тэр мөрөөдлийн ингээд энэ тэнд ингээд цэцэглээд явах болтгоо гэж ерөнхийдөө бодож төрсөлсөн. Тэгээ яг энэ арднаага назраг бол яг би бас өөрийгөө төлөөлж бас одоо охиныгоо ингээд байн харж явж шүү. Тэгээ дээгүүр нь ингээд ерөнхийдөө хүүхдийн жижиг одоо юу нисдэг морд идэр гэл нэг жоохон хүүхдтэй зориулаад зориулсан юм төрслөлтүүд хийж өгсөн байгаа. Тэгээд аав гэдэг бол амар том ертөнц. Тэгээд нэг агуулга гэдэг нь шүү дээ. Нөгөө уул гэдэг те, абуу гэдэг те. Яг ингээд монгол бичгээр яригддаг. Тэгэхээр энэ нөгөө нэг өсөндөө нөгөө маш том юм уулны доор байгаа горхийг л өнөөдөр би харж байна гэсэн үг л дээ. Тийм амьдрал дахиад л үргэлжлэн. Гэхдээ тэр амар гоё юм байхгүй. Тэгээд үр цацчихсан нэг бүтээл нь те. Нэг бүтээл нь хадгалж юм ч юм уу ингээд нэг юм амар тэр нөгөө бидний нийгэм ийм гоё байгаас бити ингэж хадгалаарай тий. Үнд зүйл чинь өөр зүйл шүү. Гэтэ ингэ санамсаргүй хийсэн юм чинь ингээд багуугаас үлээж байгаа шүү дээ. Санамсаргүй юм зүйл чинь ингээ ургадаг шүү. Тэгэхээр ингээд охиндоо ямар их хайртай ингээд энэ үзлэн хэлчихэж байгаа. Анх хүүхд одоо манай том гарч ирэл тэгэл ер нь л амьдралын чиг хандлагад нэг зориг бол шал өөр болчдөг. Одоо хүүхдийн төлөө гэдэг юм уу. Тэгэл одоо хүүхдүүдийн төлөө ерөнхийдөө энэ амьдралынхаа тодорхой цаг хугацааг бол угаасаа зарцуулах үүрэгтэй. Тэгээд бид яг тэр цаг хугацааг зарцуулаад бид харин манай хүүхдүүд бол ер нь бүгдээрээ ийм гарын дүүтэй, зурх дуртай гэдэг юм уу. Одоо манай том маань бол цаашдаа ер нь яг энэ урлаг судлаач арт директор ч гэдэг юм уу, куратор чиглэлээр ер нь явах сонирхолтой, өөрөө тийм сонирхолтой. Тэрний бид нөө хүүхдүүдэд ингээрээ тэгээрээ гэдэг ч юм уу одоо цаашдын мэргэжил нь бол нөлөөлөх тийм сонирхолгүй. Өөртөөхөө нэг хүсэж байгаа зорж байгаа тэр мэргэжлэрээ цаашдаа сураад амьдраад явах тийм сонирхлыг нь бол хүндэтгэж одоо цаашдаа их сонирхолтой байдаг. Тэгээд урлангаас гадуур тэр цаг хугацааг аль болох гэр бүлтэй хүүхдүүдээр зарцуулахыг
илүү хичээдэг, зорьдог. Тэгээ яг энэ надад бол нэг тийм яг аавгаа яг эрт алдсан. Тэгээд дурсамж гэдэг зүйл аавтайгаа өнгөрүүлсэн дурсамж бол маш үн цэнтэй байсан. Тэгэхээр би бас эргээд энэ хүүхдүүдтэй зарцуулах цаг хугацааг их үн цэнтэй байлгахыг боддог. Тэр хүүхдүүдийн дурсамжинд одоо ямар нэгэн байдлаар одоо аялдаг ч юм уу те одоо тэр сургуулийн үйл ажиллагаа ч гэдэг юм уу тэр бүх зүйлд нь бас хамт байхыг хичээдэг. Тэгээ одоо тэгээд манай сая одоо хамгийн том маань одоо энэ жил одоо 12 дугаар ангиа төгслөө. Тэгээл энэ цаг хугацаа ч гэсэн бидэрт маш үнцэнтэй. Тэгэхээр тэр үнцэнтэй охиныхон тэр цаг хугацаа ч гэсэн маш үнцэнтэй байлгахын тулд одоо бүгдээрээ хамт байх тэр цаг хугацааг л хамтдаа байл зорьдог та. Сургууль төгсөөд тэгэл цаашаа үргэлжлээл яг тодорхой хэмжээнд бас нэг янз янзын арга барилаар хийх гэж үзэл. Ер нь бол уран бүтээлч усуу дандаа л ирэл хайгуул хийж явж идэг. Энэ сүүлд хийж байгаа энэ ажлууд маань 2016 оноос ихтэй. Тэгээ энэ дэр бол Солонгосын урлаг судлаач бас миний өмнө хийжсэн ажлуудаас харж агаад яг энэ чиглэлээрээ явбал чи ер нь их зүгээр юм байна гэд янз бүрийн одоо утга санаа агуулсан илэрхийлэмжтэй гэх юм уу тийм болж одоо ирсэн гэх юм уу тийм байгаа. Оюутан багт нөө гэрэл багш одоо тайлгч болсон гэрэл багш ер нь бидэрт нэг жил хичээл орохдоо ямарваа нэгэн юм одоо төрслөхэд одоо чих байдаг юм уу чихийг төрслөхэд бусад юмнууд нэгэд чихийг гүйцэтгэлтэй хийцэн байхад нөгөө төрслүүд нь бүтэн харагдж идэг ч юм уу тиймэрхүү байх ёстой шиг тиймэрхүү утга санаатай зүйл хэлжсэн. Тэр нь одоо надад нэлийн тод үлдсэн. Тэгэхээр миний бүтээлүүд дээр болохоор яг зарим нэгэн дээр нь яг нэгт одоо ажиллаж зарим хэсгийг уусгадаг юм уу тэгээд зохиомжийн хувьд ч гэсэн тэгээд тиймэрхүү арга барилыг хэрэгжилж байгаа. Зургнууд донд нь илүү абстракт хэм маягтай юмнууд ч орж ирж байна. Ер нь энэ ертөнцид нь нөгөө олон зүйл бас холилдож баяжиж бас орж ирж байгаа нь бас илүү онцгой байна. Одоо жишээ нь хүүхдийнхаа зурагтай ингээд хамт зурлалцсан байна. Жижиг одоо хэсэгтэй. Тэнгүүтээ хүүхдийнхаа яг тэр нэг юм цаг хугацаанд одоо мөн агшин, цэвэр агшинг одоо тодтогч бас энийг шингээсэн байна. Бүтээл төрөхдөө цаг хугацаагаар дамжиж, цаг хугацаагаар одоо төжөөгдөж төрдөг. Тэгээд тэр цаг хугацаанд чинь багтсан олон сэтэл, олон үйл явдал, олон түүхүүд байгаа. Тэгээд энэ болгон яг ингээд өөр ингэсэн одоо дүр зургийг символ одоо арга ажиллагаа тийм зүйлсүүдээр ингээд хоорондоо хүүрнэн ингээд оршиж яадаг тийм одоо зүуд зөнгийн ч юм уу тиймэрхүү одоо ертөнцийг үүсгэж байгаа нь сонирхолтой санагддаг. Тэгээ хэрвээ харах юм бол цаатлын фоны илүү ингээд өөрт нь нөлөөлөх ч юм уу эсвэл үгүйсгэх зүйл байхгүй тийм одоо цэвэр орон зайг байгаа нь өөрөө энэ тухайн объект маш томруунаар дүрслэхт нь ингээд энэ орон зай нь маш хэрэгтэй байдаг юм болов уу гэж хардаг. Тэгээд ишгэд бас амжилт хүсье гэж бодож байна. Энэ бүтээлүүд болохоор чанман гэдэг одоо чанман болохоор төрийн 7 эрдний нэг гэж ярьдаг. Одоо өнгөрсөн одоо ирээдүй гэсэн цагийн бэлэгдэлтэй. Тэгээд дээрэс нь миний бүтээлүүд яг морь дүрсэлж байгаа мөртлөө тэгээд дотоод тэр чанарыг гаргахын тулд энэ чанман дотор нь Монгол зургийн одоо дүрслэлээр одоо хиймрийн морь одоо уул уус гал гэдэг ч юм уу тиймэрхүү дүрслэлүүдийг одоо яг тэр одоо тухайн морины тэр характерыг харуулсан дүрслэлийг тэр
дээр нь чигтэж өгсөн байгаа. Тэр би бол гişг сүрэнг 2005 оноос 2005 онд төрслөгийн одоо дээд сургууль төгсөөд анх бол Занодо арт галерей дээр би даас үсэл гаргаж ирсэн. Тэр цагаас нэглээд бол гişгээг бол мэддэг болсон. Тэгшгэ бол угаасаа эхнээсээ одоо тэр 2005 онхор 20 жил юм. Яг энэ өөрийнхөө ертөнц өөрийнхөө үзэл бодлоо олцсон. Мэргэжлийн уран бүтээлч, концептуал пейнтинг уран зураг болгоч хийдэг юм мэргэжлийн уран бүтээлч байгаа. Тэгээд бид нар бол яг өгөх нараа бид нар хамтраад Мөнхөн Нүрнберг гэдэг хамт явж ирсэн. Нүрнбергт бас цугайлж ирсэн. Нүрнбергт яг энэ бүтээлээ тавьсан. Өөрөө бол Солонгос болоод ер нь Аз, Европт үслэгээ үзүүлсэн тийм мэргэжлийн тийм нөлөө үнэтэй уран зураг дээр бол өндөр түвшний юм артист л. Өнөөдрийн дугаараар залуу уран бүтээлч Бат Дэлгэрийн Хишиг сүрэн. Өнгөний хувьд бол маш гэгээлэг өнгөнүүдийг авч хэрэглэж зохиомжинд ашиглаж байгаа. Тэгээ Хамгийн сүүлийн өвтөрч хизээ байлаа. Софтвер гэдэг байсан сайн. Тэр 11-2 он тий. Морь гэдэг бол ер нь монгол хүний хэмэр орж идэг. Тэр утгаараа хүнд бол ер нь хэмэр бэлэгдэж тий. Тэгээ дээрэс нь өнгөний бэлэгдэл байна. Тэгээд хурц тоод өнгө бол их цоглог байдаг. Тэгээ хүний сэтгэл сэргийх тэр талаас нь би яг энэ агшин гэдэг цуврал бүтээлүүдийг бол хийж байгаа. Тэрээр их нэртэйгээ хамтран Перл уран зургийн галерейд агшин үзэсгэлэнгээ нээгээд байгаа юм. Түүний гэргийн Нондовдорчин Отгон төгсгийн урлагийн гэр бүлээс гаралтай. Урлагт зүрх сэтгэлээ өгсөн Эгэл Даруу уран бүтээлч эмэгтэй. Тэрээр мөн энэ үзэсгэлэнд эмэгтэй хүний дотоод ертөнцийг илэрхийлсэн бүтээлээ дэлгэн тавиад байгаа юм. Тий. Үзэсгэлэнгээ бас сайхан гаргасан гэсэн тий. Тий. Одоо лам галерей дээр үзэсгэлэн сая 1 сарын 23-наас 2 сарын 23-ны хооронд гарч байгаа. Тий. Нодлон Гуанчжоуд бидаас үзэсгэлэн хийсэн. Тэгээд өмнө нь бол Монголд нэг 2 үзэсгэлэн хийсэн. Одоо ингээд дөрөвдөнд болж байгаа. Сэтийн үед ярих юм бол монголчуудын үндэсний тоглоом болох Үүч хүргээ тоглоом. Тэрний дүрслэлээс сэтвлээд тэгээ өөрийнхөө уран бүтээл шингээгээд тэгээд би нүүж байна гэдэг нэртэй үзэсгэлэн гаргасан байгаа. Тэгээ энэ дээр болохоор инсталляц, видео ажил, за тэгээд холимог техникээр ажилласан уран бүтээлүүд гэдэг. Тийм одоо ерөнхийдөө бол нэг санаагаар нэг цогц юм үзэсгэлэн тий хийсэн. Тий. Видео ажил дээр нэг юм бол өвөр Монголын саунд артист Өнөргээ залуу саунд хийж өгсөн. Тэг хамтарч ажилласан тий. Энэ гэр бүлийн чамин эрдэнэ бол Есүс охин. Аавны зорж юм. Зөндөө алмаар зардаг уу? Анх дадлах дэвал тэгэл одоо нэгэндээ одоо нэг хараад одоо нэгэндээ татагдсан гэх юм уу. Тэгэл анх үсгэж эхэлчихсэн. Тэгэл тэр цагаас хойш одоо битэрч одоо 24 жил цуг амьдарч байна. Тэгээд цугтаа уран бүтээлээ хийгээл яг жаргал зовлон бүх юмаа л одоо хаваалцаал явж байна. Манай хадам аав чинь усан будгийн мастер зураач хүн байсан. Манай хүн бол мөнгөний болоод ер нь тэр зохиомж эдрийн хувьд бол маш өндөр мэдрэмжтэй л дээ. Тэгээд олон янзын өнгөийг хооронд нь зохицуулж чаддаг. Ер нь тэр завсар юм ч гэдэм үү те. Ер нь бол өнгөний хувьд бол амар мэдрэмжтэй. Тэгээд нэгэндээ ер нь бол одоо зөвлөгч юм уу одоо янз бүрийн л одоо байдлаар тус тийм болцоодог. Ер нь бол би их нэртэй бол ер нь чи миний бүх зүйл шүү л гэж хэлдэг. Тэгээд яг одоо бол 3 хүүхдийн ээж аав болоод би тэр чамгүй хугацааг өнгөрөөсөн байна. Тэгээд хандаа маш их хайртай шүү. Тэгэл чи миний бүх зүйл шүү л гэж хэлье. Яг энэ үсгэнд ингээд жижиг ашиглаа ингээд ерөнхийдөө ингээд хүн ингээд харагдах байдлаар нь тэр жоохон дагнаас итрийг харуулах зорилгоор ингэж тэглэсэн байгаа. Тэгэл надад нэг сэтгэл ерөөсөө л ойрхон байдаг юм л тэр
Тэгэл дүрслэл хамгийн гоё дүрслэл нь миний хувьд болохоор адуу болчиход идэг. Тэгэл одоо яаж өшөө нэг олонний анзаарч гэдэг юм уу? Яаж өшөө одоо сонирхолтой шиг гэдэг юм уу? Ингээд цаашаага хөгжүүлэх хөгдөд тэр талын их бодож хийж байгаа даа. За би одоо өмнөх үеийнхээ өөртөө одоо хэлэх юм бол одоо ер нь бол тасралтгүй хөлмөрлөө одоо цаашдаа энэ чигээрээ ирчээрээ ингээл хийгээд байгаараа л гэж хэлэхээр өдий хүртэл одоо хийгээд ирсэн энэ одоо уран бүтээлийн замналтай бол ер нь бол ерөөсөө харамсаж байгаагүй. Тийм. Утга төгөлтөр гэх юм уу? Явж ирсэн тэгэл одоо суунда. Тий. Зураал эхэлж исэн үед гадны улсууд хөдөлж авдаг, сонирхдаг тийм байсан. Тэгээ сүүлийн үед бол монголчууд, залуучууд ер нь зургийг аягүй их сонирхдаг болсон, ойлгодог болсон. Венецийн биенналын үйл ажиллагаатай холбоотой одоо бид нар уран бүтээлчнэр бид нар нэг хандийн үзэсгэлэн зохион байгуулсан. Тэгээ тэн дээр бол яг миний нэг зургийг нэг залуу яг харчаад миний яг өмнөх амьдралтай яг нэгэн үйл явдалтай бол үйл явдлыг санагдууллаа гэх тэр залуу бүр дотор нь тэр зургийн дотор орцсон бүтээлийн маань дотор орцсон одоо би одоо энэ зургаас одоо салж чадахгүй байна энэ зургийг авдалтаж авъя гэдэг тэр хамгийн ойрын жишээ бол одоо тэр энэ тэгэхээр яг хүмүүс ингээд дурлаад ингээд одоо худалдаа авдаг ч юм уу ингээд үзээ сонирхоод дурлаад байна гэдэг бол уран бүтээлч хүмүүст бол цаашдаа уран бүтээл хийх том тийм одоо хөшөөрөгч гэдэг юм уу тийм уран зориг өгдөг зүйлийн нэг. Тэгээд одоо хишгэгийн одоо дүрсэлдэг мордууд яг хаашаа явж байгааг нь бол одоо өөрийнхөө зүгээр багцаалахад бол бидний одоо морины одоо соёлын тухай ярих юм бол бидний ард түмэн үн нэртнээсээ гүн гүнзгий холбоотой морьтой. Тэгээд тэр утгаараа зүгээр тэр мордыг одоо мордын одоо хэрвээ та бүгд харах юм бол дандаа тэр мордын игэл жирийн тэг ингээд тухтай салхинд тэг тал дээр байгаль дээр ерөөсөө ингээд амар амгалан ингээд мэдэрдэг тэг морины тэр оршихуй өөрөө тэг хөнгөн дээр байна уу улаан өнгөн дээр байна уу ямар өнгөн дээр вэ ер нь нийгмийн одоо гарал үүсэл гэдэг шиг нийгмийн одоо ямар ч тодорхой одоо орон зайд орших тэр энэ сэтгэлгээнд оршиж байгаа тэр чадвар нь өөрөө морь гэд одоо тэр дүрслэгдээд байгаа объект ямар их үнцэнтэй болохыг ингээд өөрийнхөө хувьд бол баталж байна. Яг хүн харахад ингээ морины дүрс харагдаад байгаа боловч та надад бол одоо янз янзын одоо жишээлбэл хүнийг бас одоо бас тэрэг бас морины дүрсээр бас илэрхийлж болж байгаа байхгүй. Тийм бүтээлүүч байгаа. Тэгэхээр нэг яг өнгөц харах юм бол морь хардаад байдаг. Одоо дотоод мөн чанар нь өөр юм байдаг ч юм уу бас байж болох. Тэгдэг одоо энэ үзэсгэлэн бол ерөнхийдөө маш гоё тийм зарим хэсэгт нь би яг ингээд очиод суугаад бүр ингээд гоё нэх гоё зүйлхэн бүтэн засаа хөвтмээр тийм мэдрэмжийг төрүүлсэн тийм л үзэсгэлэн болж байна. Маш нарийн монгол зураг шиг нарийн эмзэг юмнууд деталыг сайн гаргадаг. Жишээлбэл морины нүд гэдэг юм уу те. Би бол тэгж тайлбарлах гэдэг. Ингээд нүдний цаана ингээд маш олон мемори дурсамжууд байдаг. За энэ цаг хугацаанд надтай хамт болон ТМ телевизийн бүтээл төрөх агшин нэвтрүүлэгтэй хамт исэн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд удахгүй болгож байгаа баяр нааданда та бүхэн сайхан наадаарай. Монгол түмэн төрт ёсныг баяр, үндэснийх баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж буй эдгээр өдрүүдэд Монгол ахуй, морь, тал нутгийн мөн чанарыг өөрмөц өнгө дүрслэлээр илэрхийлдэг эрхэм зураач, уран бүтээлч Хишиг Сүрэн танд уран бүтээлийн арвин их амжилтыг хүсье. Тэгээд хасах юмсаа хасаарай.